Хэнти аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндөрхөн телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Утаг 21 телевизийн орон нутгадх инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг цагаалтгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 97. Сайн мэцхан үзэгчтэй та бүхэнд орон мэндийг өргөн дэвшүүлье. Өндөрхөн мэдээллийг хөтөлбөр үзэгч танд хүргэж бэлэн болсон байна. Анхаарлаа болно. Ингээд та бүхэндээ мэдээлэл танилцуулъя. Эхний мэдээ хурд хайртай соён гэгэрлийн аяныг улс орон даяараа зохион байгуулахар шийдвэрлэж аяны нээлттэй их эзэн Чингис хааны өлгийн нутгаас эхэлсэн. Тэгвэл аяны бие бүрэлдэхүүнийг Хэнти аймгийн удирдлагууд болон салбарын төлөөллүүд Чингис хотын хаалган дээр огтон авсан юм а. Монгол Улсын ерөнхий сайдын ивэл дор хүүхэд залуус эх орон жүжиглийг төлөвшүүлэх зорилготой хурд хайртай соён гэгэрлийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулахар шийдвэрлэж аян их эзэн Чингис хааны өлгийн нутгаас эхлэхээр болсон. Тэгвэл Чингис хотын удирдлагууд болон салбарын төлөөллүүд хайртай аяны бие бүрэлдэхүүнийг хүндэтгэлийн хаалган дээр огтон авсан юм а. За очиж. За хайртай аяна одоо тэгээ хайртай аяна эзэн Чингисийн өлгийн нутаг Хэнти нутгаас эхлүүлж байгаа нэг гайхалтай санагдлаа. Йоо би одоо яг ойлгох гэж штэ төрөө бүр юу би ингэж тосч аавна гэж юу штэ ерөөсөө бүр бодоочгүй ямар гоё юм бэ гэдэг. Үнэхээр манай эзэн Чингис хааны маань өлгийн нутаг Чингис хотын мөн Хэнти аймгийн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингэж л бид нар бие биендээ маш их хайртай байх ёстой юм байна. Энийг бол одоо бид нар бол энэ бол түүх хурд хамтлагийн бас нэг 25 жил бид нар тоглоод 26 дахь жил дээр ингээд хөдөө орон нутгаараа энэ хайртай аяныг эхлүүлж байгаа мөн Монгол орон даяараа бие биендээ үнэхээр энэ чин сэтгэлээсээ хайртай байгаараа гэдэг урайтай энэ аялан тоглолт мөн одоо тоглолтын хажуугаар маш олон хүмүүстэй ялангуяа ирчүүд рүүгээ хандсан контентууд ирчүүд рүүгээ хандсан уулзалт ярилцлагууд хөвгүүттэй уулзна маш олон зүйлүүд бодсон байна. 2 өдөр энэ чинь амжуулна. Тэгээ үнэхээр өнөөдөр бол одоо миний л амьдралд манай хурд хамтлагийн амьдралд бол хизээч тохиож байгаагүй энэ сайхан мөч тохиол байлаа. Сайн бол юу гэдэг лээ барай сайн. За яг энийг би хэлмээр байна. Ингээд үнэхээр Монголын ард хүн бие биендээ бид нар бол 3хан гархан сая хүн амтай. Тэгээд бид нар бие биендээ үнэхээр чин сэтгэлээс хайртай байх хэрэгтэй. Хурд хамтлаг үзүүлээд өгнө маргаашаараа. Та бүхэндээ яг анх нь бол 2 жилийн өмнөөс бол бодож төлөвлөсөн ажил байсан. Мэдээж тухайн үедээ бол эн чинь дан ганц хурд хамтлагийн хийчих ажил ерөөсөө биш. Яагаад тэгэхээр энэ маш олон хүний оролцоо хэрэгтэй. Зөвхөн хурд хамтлаг зургуулаагаараа тайзан дээр тоглох гэдэг асуудал ерөөсөө биш. Энэ бол ерөөсөө Монголын ард түмэн бүгд оролцох ёстой. Хүн болгоно энэ одоо хайртай аянд оролцох ёстой. Альва нэг байдлаар гэр бүл дотроо ч гэсэн хайрыг дандаа түгээж явах хэрэгтэй. Аав хүн өөрөө босч ирээд өөр хүүхэдтэй, хань ижилдээ хайртай шүү гэж хэлээд ажилдаа гараад явах тийм ээ. Гэх мэтчлэн маш олон зүйлүүд байгаа. Тэгэхээр бол одоо хурд хамтлагийн зүгээс бол одоо бараг 2 жилийн өмнөөс энийг хүсэж мөрөөдөж төлөвлөж цаасан дээр буулгаж ирсэн. Өнөөдөр харин энэ манай хувийн хөвшлүүд болон манай энэ одоо яг энэ цаг үед байгаа төр засгийн одоо манай засгийн газрын засгийн газар байна. Мөн одоо энэ соёл боловсрол яамны газар байж гэн тэ. Боловсролын яамны газар байна. Манай энэ ялангуяа энэ Хэнти аймгийн одоо удирдлагууд болон одоо энэ цагдаагийн байгууллагууд, манай хүчний байгууллагууд, багш нар маань, эмч нар маань бүгд оролцож байна энэ хайртай аянд. Энийг бол зөвхөн хурд хамтлаг биш, санаачилж, түүчэлж байгаа нь бид нар боловч энийг бид нар ингээд цэцэг одоо дөнгөж одоо ургаж байгаа цэцэг шиг услаад үеийн үед үр хоочтой үлдээж энийг одоо энэ хайрыг бид нар ингээд маш их бадамлаж түгээж байх ёстой юм байна. Тийм учраас ингээд анхны энэ одоо эхлэл маань ингээд Хэнти аймгаас эхэлж байна. Маш их баяртай байна. Ингээд энэ ажил маань энэ аян маань маш их хүчтэй. Ер нь бол одоо ирэх энэ ондоо энэ оны 11 дугаар сарын 1 хүртэл энэ Монгол орон даяар өнцөг булан бүрт бид нар очиж үйлчлэнэ. Хурд хамтлагийн зүгээс энэхүү төслийг хэрэгжүүлэхээр 2 жилийн өмнө ярилцаж байсан бөгөөд энэхүү биелэлэн олж дэлхийн сууд хүмүүн Чингис хааны төрсөн нутгаас эхлүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Мөн хайртай аяныг 21 аймагт түгээхэд аймгийн удирдлагууд ард түмний оролцоо хамгийн чухал байгааг онцолж байсан бол хөтөлбөрийн дагуу өнөөдөр хуулийн байгууллагын дунд эр хүний ноён нуруу сэдвт уулзалтыг зохион байгууллаа. Өнөөдөр урлагийн байгууллага урлагаар дамжуулж гэмтрийг зөрчил зөвшөөрлөх ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа нь цаг үеийн олсон маш чухал ажил явагдаж байна.
Ер нь хуулийн байгууллагын ажилтнуудын хэлсэн үгнээс илүүтэйгээр олон нийтийн танил, олонний хараанд байдаг урлагийн хүмүүсийн хэлж байгаа үг, хөдөлж байгаа үйлдэлүүд нь илүү гэмтрээс үсэн зэрэглэх ажил ажиллах юм бол төгс болдог тийм ажлыг санаач хинтэй үзүүлж байгаад нь одоо манай байгууллагын зүгээс маш их таатай хүлээж авч байгаа. Ер нь тэгээд цаашдаа энэ урлагийн байгууллагатай хамтран гэмтрээс үсэн зэрэглэх ажлыг хөгжүүлж авч явахад нь одоо манай байгууллагын зүгээс тус дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаа. Энэ Хинтэй аймгийн хэмжээнд гэмтрээс үзүүлэх бууруулахад маш их төвөнтэй ажил болно хаа гэж бодож байна. Манай Хинтэй аймгийн хувьд гэх юм бол энэ жил энэ олон нийтийн хамарсан урлагийн арга хэмжээ бол болоог байна. Одоо энэ урлагийн хурд хамтлага эрснээр өнөөрний урлагийн арга хэмжээнд бол маш их олон цуулах байх. Энэ дээр манай садын байгууллагын гэмтрээс үсэн зэрэглэх ажлыг оруулж өгөх нь маш их зөв нүүдэнтэй болсон ажиллагаа гэж бодож байна. Манай аймгийн хувьд гэмтрийн гаралт бус аймагуудад харьцуулах юм бол хацангуй өндөр их гардаг. Малын улаан гэмтрэг сүүлүүд маш ихээр үлдэж байгаа. Энэ гэмтрийн гаралтыг тасн цэцэд бууруулахын тулд урлагаар дамжуулж нийт түгээл гэсэн бодлого болж байгаа юм лээ. Соён гэрүүлэх арга хэмжээ. За хурд хамтлагт нь зөвхөн дуулах биш соён гэрүүлэх ажлыг одоо ийм уулзалт маягаар зохион байгуулж байгаа нь за тухайн одоо энэ цаг мөчид нүдэ болсон ажил байна. Цаашдын ажилд нь амжилтсая. Мөн дунд ахлахангийн сурагчид залуучуудын дунд хөвгүүдийн уулзалт эцэг эхчүүдэд хөвгөд хүмүүжүүлэх Монгол ухаан сургалтыг тус зохион байгуулахар төлөвлөсөн бол эх орны Хямар Цэнгүүн хурд хамтлагийн тоглолтод Чингисийн талбайд тоглогдсноор энэхүү аян Хинтээ аймагт өндөрлөх юм а. Мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн танд хүрч байна. Дараагийн мэдээ. Хөдөлмөр халамж үйлчлэгийн газраас 2 дахь жилдээ гарны бизнесийн төслийг хэрэгжүүлж байгаа. Тэгвэл уг төсөлд хамрагдаж буй залуусыг сургалтанд хамруулах ажил эхэллээ. Уг сургалтанд Хинтээ аймгийн 60 залуу хамрагдаж байна. Хөдөлмөр халамж үйлчлэгийн газраас гарааны бизнес эрхлэх бүлгийн гишүүдэд гарааны бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аж ахуй эрхлэх, бизнес загвар боловсруулах сэтгэлгээний сургалтыг 60 залуучуудыг хамруулан өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Тус сургалтыг Монголын үндэсний маркетингийн холбоо төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын үеэр залуучууд өөрсдийн дэвшүүлсэн 23 шинэ бизнес санаагаа баяжуулж, багаар ажиллах чадвараа дээшлүүлж байгаа юм а. За залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн сургалт 25-наас эхлээд одоо 3 хоногийн хугацаанд бол явагдана. За залуучууд маань бол хамгийн гол нь өөрсдийн одоо бизнес санаа төслөө бэлтгээд танилцуулах ёстой. Үнэхээр шаардлага хангасан хөтөлбөр төслийг бол одоо комисс бол шалгаруулна. Энэ жилийн тухайд бол нийтдээ 15 төслийг бол санхүүжүүлэх байгаа. Хамгийн гол нь тэр шалгуур үзүүлэлтэд давсан ийм бизнес төслийг бол шалгаруулсан. Эдлийн боломж нь 15 төслийг шалгаруулсан. Ийм чиглэлтэй бол байгаа. За энэ бизнес маань бол 15-аас 34 насны бол залуучууд бол хамрагддаг. Тэгэхээр бизнесээ эхлэж байгаа те ажлын байр шинээр бий болгож байгаа ийм залуучууд маань бүлэг хамт олон болоод энэ төсөлд бол оролцдог байгаа. Өнөөдрийн энэ сургалтанд маань аймгийн төвийн сум байна. Хөдөө орон нутгийн сумдуудаас бас манай залуучууд маань бүлэг болоод ирээд оролцож байна. Нийтдээ одоо энэ залуучуудын гарааны бизнесийг одоо дэмжих юм төрийн бус байгууллагаас Улаанбаатар хотоос энэхүү сургалтыг 3 өдрийн сургалтыг бол зохион байгуулж байгаа. За одоогоор нэг 18 баг бүртгүүлээд байна. Тэгээд шаардлага хангасан бол төслүүд маань бол шалгарах юм. 15-аас шалгарч болно. Нэг эсвэл 7-8 шалгарч байна. Өнгөрсөн жилийн тухайд бол 12 төсөл бол шалгарсан. Энэ жил чухам одоо хинт шалгарах юм одоо манай залуучуудын өөрсдийнх нь одоо боловсруулж ирсэн төсөл хөтөлбөрөөс шалгарах. Өөрсдийнх нь танилцуулж ойлгуулж байгаа байдлаас бас энэ бүхэн маань шалтгаална. Тэгээд залуучуудын гарааны бизнес ер нь хөдөлмөр хэлтийг дэмжих сангаас олгож байгаа хөтөлбөр төслүүд маань эргээд бол 100% бол дандаа эргэн төлөвтэй байдаг. Ийм учраас бас энэ тал дээр бас манай төсөлд хамрагдсан залуучууд маань эргээд бас хариуцлагатай байх хэрэгтэй. Дараагийн залуучуудаа боломж олгож шалгарсан тохиолдолд тэр эргэн төлөвтэй хугацаанд нь одоо хийж барагдуулах тэр бас илүү хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Манай аймгийн хэмжээнд олон чиглэлийн аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ төсөл хөтөлбөр ямар нэгэн орон нутгаас хэрэгжүүлж буй зээлийн үйлчилгээнд хамрагдах, өөрсдөө байгаа эд хөрөнгөө барьцаалан банкнаас өндөр хүүтэй зээл авах зэрэгээр бизнесийнхээ санхүүжилтийг бүрдүүлж ажилладаг. Гарааны бизнесийг эхлүүлснээр орон нутагтаа бүтээн байгуулалтыг хийгээ зогсохгүй, өөр олон залуусыг ажлын байраар хангах боломж бүрдэх талаар залуусын төдөөлөл ярьж байлаа.
залуучууд нэг хүүгөө барьцаагүй тиймэрхүү нэг зээл болгож байгаа даваа талтай. Тэгээд шин санаануудыг хөгжүүлэх тал дээр нэг сургалт зохион байгуулж даваа талтай. Хавар энэ төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа нэгт наавтсан байсан. Тэгээ яг өөрийн нэг санаа байгаа. Тэрэнд бас төсөл маань хамрагдах нүггүй юу гэдэг бас үзэж байна л да өөрөө. Одоо яг энэ сургалтын дээр ярьж байгаагаар шинэлэг байдлыг аягүй бий болгох. Манайхан ер нь уламжлалт байдлаа барьдаг. Дандаа уламжлалт юм нэгээд нэг хүний дуурайж нэг юм хийдэг. Тэрнээс гарч сэтгэе хайр цанаасаа гараад гэсэн юм ярьдаг. Өнгөрөх жил уг төсөлд 4 хүн хамрагдаж ажиллаа эхлүүлээд тогтвортой ажиллаж байгаа бол энэ жилийн хувьд төсөлд хамрагдах багийн тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан гарааны бизнесээ эхлүүлэх гэсэн залуусын тоо нэг дахин нэмэгдэж ирсэн нь залуус аливааг санаачлах хүсэл эрмэлзэлтэй байгааг харуулж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан бол уг сургалт нь 3 хоног үргэлжилснээр төслийн зээлэнд хамрагдах багууд тоодорох юм а. Дараагийн мэдээ. Оросын холбооны улсын элчин сайдын яамнаас Монгол улсын засгийн газартай хамтран халах голын ялалтын төвөгт 80 жилийн ан хүрээнд Хэнтэй аймгийн танктай хөшөөг засварлаж аймгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Монгол улсын эрх чөлөөний тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлыг хангах жинтэй хувь нэмэр оруулсан түүхэн үйл явдлын нэг халахын голын байлдааны ялалтын 80 жилийн энэ од тохиож байгаа. Халах голын байлдааны ялалтад шийдвэрлэх үр гүйцэтгэсэн Монгол Оросын дайчдын гавьяа дурсгалыг Монголын ард түмэнд үрд мөнхжүүлж хойч үдөө өвлүүлэх учиртай байдаг. Энэхүү ажлын хүрээнд Түүхэн Баатрынхаа хөшөөг босгох мөн цэцэрлэг түрээлэг сэргээн засварлах ажлуудыг хэрэгжүүлэхээр болж Хинтээ аймгийн төв цэцэрлэг түрээлэнд байрлах танктай хөшөөг Оросын холбооны улсын элчин сайдын яамнаас Монгол улсын засгийн газартай хамтран халах голын ялалтын 80 жилийн өн хүрээнд зориулан сэргээн засварлаж албан ёсоор аймгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Арга хэмжээ бол их сайхан үйл явдал болж байна. Халахын голын ялалтын 80 жилийн өн хүрээнд манай шилдэг байшин компанийн энэ зөвлөлийн дайчдын хөшөөг засварж дуусгалаа. Энэ ховдын хүн хор борооноор гэж одоо сайхан үг байдаг. Яг энэгээр одоо өнөөдөр сайхан хор бороотой сайхан үг одоо энэ үйл явдал боллоо. Мөн Хинтээ аймгийн Баян Хутаг сумын ах мэдээ төлөөллүүд аймгийн удирдлагуудтай уулзалт хийж ойг тэмдэглэх ажлын хүрээнд Хинтээ аймгийн Харьяат бүгд найрамдах Монгол ард улсын анхны улсын баатар Хурандаа Шагдрын гонгорт хүндэтгэл үзүүлж түүн зориулсан хөшөө байруулахаар болж Баатрын хөшөөг аймгийн төвд Ахмад дайчдын цогцлбор буюу танктай хөшөөний дэргэд Пунцэг жанчны хөшөөтэй ижил цээж баримт барихаар тооцоолсноос гадна их завгрыг нь уран бүтээлч Батхуйг гаргаж байгаа юм а. За ер нь бол Монголын засгийн газар гадаад харилцааны явдлыг бид нэгт хамтарч ажилладаг. Энэ ажлын хүрээнд бид энэ 80 жилийн ойг тэмдэглэн өргөх олон удаа арга хэмжээ төлөвлөсөн байгаа. Үүний нэг нь бол Хинтээ аймгийн Чингис хот дэх энэ зөвлөлийн дайчдын одоо хөшөөг засварлах явдал байсан. Энэ ажил маань өнөөдөр амжилттай дууслаа. Та бүхэнд талархаж байна. Түүнчлэн Батлан хамгаалгын төв архиваас халах голын дайд Хинтээ аймгаас оролцсон 678 хүний нэрийг шүүж авсан бөгөөд эдгээр дайчдын нэрсийг цогцлборын зүүн татын самбарт бичиж мөнгөжүүлэхээр болжээ. Хөшөө бэлэн болохтой зэрэгцээ төв цэцэрлэг түрээлэнгийн өнгө төрхийг сэргийн засварлаж аймгийн баяр наадмаас өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа юм а. Өнөөдрийн мэдээллийн хөтөлбөртэй хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргааш мэдээлэлээр иргэн уулзлаа. Дөрөв баяртай үзэгчтэй. Хэнтэй аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өнөөдрийн телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Модор, Утаг 21 телевизийн орон нутгадах инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг цагаалтгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 37